гэрлийн эмнэлэг дээр жижиг тоноод айгу юмыг айгу олон талаас харлаа. Хүмүүсийг бас ер нь нэлээд ажиглалаа. Манай монголчууд ер нь аль зүг рүү явж гин, ямар хуу болж гин, харилцаа, соёл, хандлага тий ер нь аль чиглэл рүү явж байна вэ гэдгийг ер нь жижиг тонох болгондоо, дадлагт гарах болгондоо нэлээд анзаардаг, хардаг. Ядаж өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг, ядаж миний бичлэгийг үздэг хүмүүсийг бас эмчнэрийг хүндэлдэг, ойлгодог, хайрладаг байгаасай гэж хүсэж байна. Hello, сайн уу? За, өнөөдөр бүгдээрээ хамтдаа гэмтлийн хэмнэлэг дээр хонцгоё. Өнөөдөр тэнд жижигүрт гарахаар болсон. Өнөөдөр өглөө болохоор би 7:40-оос жилтэй байжгаад тэгээд тараад гэртээ ирээд жоохон амраад сая сэрлээ. Жоохон тад. Тэгэхгүй болохоор ингээд амар нойр хүрээд ерөөсөө өчигдөр шөнө ерөн сүүлийн хэд хоног айгүй нойр дутуу яваадсан. Баггүй юу? Тийм тэгээд өнөөдөр ахаад аягүй болж жижиг тоноод нэргөө ханаж магадгүй гэж бодоод сая жоохон унтаад сэрж ийн. Тэгээд бүгдээрээ 4 цагаас гэмтлийн хэмнэлэг дээр очсон байх хэвээр. Энэ жил болохоор ахаад шинэ гэмтэл дээр жижиг тонохоор болсон. Яа. Тэгээд та хэдийн зарим нь ер нь бас очиж ирсэн байх, зарим нь очиж байгааг баг. Тэгээд бүгдээрээ хамтдаа жижиг тонцгоё. Өөрөө нэг тийм өвдсөн царайтай яагаад болохоор жоохон хэцүү байна надаа. Тэгээ ямар ч байсан нөгөөрөө нэг жоохон янзлаатай юм. Эмнэлэг дээр хонох ч болохоор нэг амар бодоод байх шаардлага юу нь байхгүй. Угаасаа орой тэгээд нүрэн үрээд сэрүүл явчихгүй бодогдож игээр хондог болохоор миний нүдний доотлол малтлыг бүр ингээд хурцсан заяа. Одоо арай дээрцсэн юм уу? Гэтэ бас жоохон байх шиг л байна. Тэгээ та дээр өөр шинэ сайхан юу байцгаана. Би бол тэгээд хичээлдээ яваал байдгийг. Энэ жилээс манай хичээл өмнө ордог байсаасаа өөр ордог болсон. Тэгээд яг юм курац шиг гэх юм уу? Яг нэг хичээл нь ороод дуусна. Гэтэ дөрөв нь болохоор блокоор төсөл нь блокийн шатуулт өгж гарахаар болсон байгаа. Тэгээ тийм болсон чинь жоохон нэг амар юм шиг, хэцүү юм шиг нэг тийм сонирн байгаа. Яг ингээд өмнө нь ингээд семинар ингээд орохлээрээ эхний семинар нь 9 сарын 27 гэж бодлоо л та. Тэнгүү дараагийн семинар нь ингээд 2 7 хоногийн дараа ч юм уу эсвэл бараг сарын дараа ч юм уу ордог гэсэн. Тийм тэрийг бодох юм бол ер нь бол хамаагүй амар байгаа. Яг өдөр болохоо тэр хичээлээ яг үзээд 7 хоног ороод дуусчих. Гэтэ ер нь яг өмнө тэгж ордог байснаа бодох юм бол ачаал нь илүү нэмэгдсэн. Тэг ингээд бараг сард за нэг 7 хоногийн дараа ордог байлаа гэхэд тий тэр 7 хоног нэг жоохон уншиж жагаад сэдвийг гүцээчнэ тий. Тэнгүүд яг курац шиг ингэж орохлоор яг өдөртөө айгүйх юм уншаад ер нь л явах шаардлагатай болж байгаа. Тэгээд яг эрт ороод эрт харж явал юу нь бол гайгүй боломжтой. Гэтээ зарим өдөр нь орой 6 цагт чинь манай шүлэн 7:40 хичээлтэй ч юм уу тий. Тийм байх юм бол юу нь бол амар ачаалтай. Ерөөсөө хичээлээ бүрэн уншиж амжихгүй болчиход байгаа. Гэтээ тэгээ явтаа гайгүй. Одоо тэгээд энэ семестрт манайд 3 хичээл үлдчихлээ. 3 хичээл үлдсэн байна. Тэгээд блокийн шалгалт өгнө. Тэгээ бас өмнөхийг бодох юм бол блокийн шалгалтанд яг бүх хичээлүүд Оскар шалгалтанд бүх хичээлүүд орж ирдэг болж байгаа гэдгийгсэн. Тэгэхээр нэлээд олон өртөөтэйгээр авагдах байх. Тэгээд 11 сарын сүүлээр шалгалтаа өгчөд шууд араас нь дараагийн блок нь эхлэх юм маргааш шилсэн. Тэгээд тэр блок нь явж агаад дундуур намарна. Тэгээд амарчаад өвлийн амралт болно. Амарчаад орж ирэнгүүт 2 дугаар блокийнхаа 2 дугаар блок биш 5 дугаар блок гэж л ярина л та. Тэгээ яг тийм 2 дугаар семестрийн яг голоос нь үргэлжлүүлэх хичээл нь ороо явах юм. Тэг бараг хичээлээс орж амралтнаас орж ирээд л бараг ахаа шалгалттай. Нэг тийм хуваартай болсон байгаа. Тэгээ манай сургуулийн бүх курслыг тийм болсон юм шиг байлаа. Гэтэ яг үе сонирхолтой тэгээд таажгүй явж л байна да. Тэгэл яг нэгдүгээр хоёр дахьад яг нэг хүн шиг байж байгаа л 3 дахьаас эхлээ шамраал нүүр мөр ус мүс зүгээр дэлбэрээл зомби шиг юмнууд л явж ийм. Тэг яг бүх юунууд маань бүх оюутнууд маань ер нь жоохон хэцүү л харагдчихжээ. Тэгээд энэ гэмтэл дээр болохоор шинэ салбар дээр нь 2 дугаар курст байхдаа манай ангийнхан бүтэн даалгавар гарч ирсэн.
96 цагийн татлагыг хийсэн баха. Нөгөө 2 дугаар курсд болохоор мэрэгжлийн сервер чадвар гэдэг хичээл гардаг байхгүй юу? Тэгээ тэр хичээл дээр болохоор нөгөө танилцах татлага гэж авдаг. Тэгээд тэр үед яг гимтлийн шинэ салбар маань болохоор түлэнхийн төв гэдэг нэртэй байсан. Тэгээд тэр үед манай ангийнхан тэнд 96 цагийн татлага хийжсэн. Тэгээд нөгөө 2 дугаар курсд мэрэгжлийн сервер чадварын хичээл гэж ордог байхгүй юу? Тэгээд тэр хичээлийн хүрээнд тэнд гарч ирсэн. Ер нь бол манай гимтлийн эмч нар бүр амар гоё аштай, бүр амар хөрхөн. Тэгээд бидэд айгүй их тусалж дэмждэг байсан. Тэгэл гимтэл дээр гардаг байхад ер нь жаргадаг байсан нөө. Манай сэрлэгч ихчнэр, астрагч ихчнэр энэ төр бүр амар навыг хэрэглүүлдэг байсан. Тэгэл өглөө нөгөө нэг эртмэс 8-аас очино. Тэгээд тэгэнгүүт нөгөө нэг эмнэлгээс нөгөө арц марц ингэ ирдэг. Тэгэнгүүт тэр мөрнээс нь скват өөртөө гэрээс авчирсан нөгөө арц марц хоолн болноос надад ингэ үлдээсэн. Ичин тоо даарсан нөө зат дулаац сайхан суучаад дулаацчих. Гоё арц марц уу гэлтэл надад ч мөөч хэрж юмс өгөөл амар ихлэлдэг байсан да. Тэгээд одоо тэр хүмүүс байгаагүй мэдэхгүй байна. Байвал тэгээд хараад таних танихгүй нөө. Айгу олон жил болсон болохоор би бүр ингээд ер нь айгу ойроор хийддэг төрөл юм байхгүй юу. Бүр ингээд баг байнга л идэл явждаг. Тэгээд ихээр биш. Надаахан жинаар асар хийддэг. Яа, тийм болохоор өөрөө гүсэх баха. Cool Scrubs-ийн усны савнд устаар хийгээд авч явна. Би яг эдний үсээ авцармсч байгаа. Надад бүр маш их таалагдж байгаа. Таад бас сонирхоод үзээрэй. Ер нь бол Cherokee амар сайн. Би өмнө дандаа Cherokee мөртөг байсан. Тэгээд Cherokee-гийн үн бол ер нь жоохон үнэтэй байдаг шүү дээ. Тэгээд Cherokee-г бодох юм бол арай хямдхан. Тэгтээ ер нь бол дутгааргүй чанартай ийм хувцсны брэнд байгаа шүү. Сонирхоод үзээрэй. Яа, одоо гимтэл дээр ирж байна. Бараг 1 цаг явж ирлээ. Тэгээд энэ өөрөөр яваагүй амар дотн мэдрэмж төрж шин. Зя гэрлээ. Битэдэг ах. Дадлагт гарч яхад яг энэ амбалтуур гэсэн энэ хэсэг байсан байхгүй юу? Тэгээд одоо ардаа юм өрөвтөглөө бараад амар том болсон байна. Яа, зя орцгоё. За. Би яаж чадахгүй шүү. Биш үү? Оо, гэтээ сэргийн засгач. Зэ ингээд түргэний машинтай хүн хэвлэж ирлээ. Гимтэлтэй ирсэн байна. Машин манай хэрэг явж байгаа мó. Дөрөв дөрөв төлсөн. Бид гурван ээлж тийч. Дөрөвний 5:33 минут болж байна. Програм дээр юм оруулах гээд. Энэ үед болохоор юу гэсэн өглөө ингээд журис буучаад гараа явж исэн чинь заяа 2 машин мөргөлдсөн. Тэгээ нэг Prius 30 байлаа. Тэгсэн чинь бүр ингээд хамар нь ингээд тэрчгтэй байхгүй заяа. Бүр ингээд саяын бичлэгэн дээр харуулсанчлаа ингээд битүү хэмжээ шинжлэх болоод ингээд одоо хагарсан хэмүүд харцсан байсан. Зам дээр бүр амар бүгд яаж авахлаар одоо тийм боллоо мөрүүлддэг байна гэж бодмоор тийм амар. Тэгэл бодвол 5-20 аль нэг нь савтуу явж байгаа нэг тийм юм болсон л ах гэж бодсон. Тэгэл ер нь л айгүй хэцүү харагдчихлаа. Тэгээд хүмүүс нь бас яг түрүүний машинаар хүргээдээд явж исэн. Тэг нөгөө машин болохоор яг харсан гайгүй. Тэгтээ бас нэлийн хол яг нэг шарваад очиж загссан байсан. Тийм. Тэгэхээр савтуугаар битэж болоо бариарэ. Чи өөрөө харилахгүй маа гэхэд бусад тэ хүмүүс бас амьдралын төлөө очиж байгаа, амьдрахыг хүсэж байгаа. Тийм хүндээ бас нэгэндээ гай болчихгүй хан шиг аль болох эрүүл сарвал жолоо барьж явж байгаарэ. Тийм байна. Окей. Зя гадаа өглөө болсон байна. 8 цаг өнгөрч байна. Йоо,
Эсвэл нэрээ сүүлийн үед гимтлийн дадлага авах болчихжээ. Гимтэл дээр л ял литр ханаад байна. За эндээс гимтлийн влог үргэлжлэх болно. Тэгээд 2 дугаар курст яг гимтэл дээр 96 цагийн дадлага хийжсэн гэсэн шүү дээ. Тэрнээс бол шал өөрөөсөн. Тэгээд өмнө нь яг тэнд ажиллаж исэн яг нэг касрагч ихчтэйгээ таарсан. Тэгээд бусад хүмүүс нь бол ер нь бол байгаагүй. Эсвэл өөр хэсэгтээс нь эсвэл яг ээлж нь солигдсон байснаас мэдгүй байна. Гимтлийн яарал дээр бид хонсон. Тэгээд айгүй том имлэг бэлээ. Тэгээд дэшнээ ер нь бол тасгууд масгууд нь бол ер нь айгүй гоё цэвэрхэн ер нь л айгүй гоё болсон бэлээ. Амлалтаарийнхаа доор яг нэг давхарт нь яг яаралтаа хүлээж авдаг гэсэн байхгүй. Тэгээд тэрийгэ болоод тусдаа салгацсан бэлээ. Бид тэр яг яарлаа дээр нь юужаар тонсон. Тэгээд ер нь бол 5 дахь өдөр байсныг ч хэлэхүү. Ер нь бол өдөр болгон тийм байдгүй. Сайн мэдгүй байна. Ямар ч гэсэн маш их хүн ирсэн. Нөгөө өхрийн бас шиг цувна гэдэг шиг тийм. Ерөөсөө ингээд яг бөөмбөнд ирэхгүй. Ингээд цуваал усраал. Бүр ингээд ямар ч завсар зайгүй ингээд усраад ингээд өглөө болтол ирчихэж байгаа байхгүй. Тийм. Тэгээд айгүй сонирхолтой хүмүүс бэлээ. Тэгээд ер нь хүмүүс ч одоо ямар ч дураараа яа одоо ингээд амлалтаараар ирж байгаа хүмүүс бол ингээд бас харьцангуй бас өөр байдаг тий. Тэнгүүд яг яаралтайгаар гимтэл дээр ирж байгаа хүмүүс бол бүр шал өөр байдаг. Тэгээд яг өмнө нөгөө зуны дадлахын бичлэг дээрээ ингээд сонгины яарлал дээр жижиг тонсон тухай бас ярьжсэн шүү дээ. Тэрийг бодох юм бол хамаагүй илүү ачаалттай. Яалтчгүй гимтлийн яаралтай шүү дээ. Тийм болохоор хамаагүй хачаалтай. Тэгээд яг хөлдсөн, освсон хүмүүс бол ирээгүй. Болтрол тэгээд ер нь бол хугарлууд айгүй хэрсэн. Тэгээд нэг хүн ирсэн. Тэгээд тэр хүний болохоор яг шинэ гимтлийнхаа салбраас цаашаа төв эмнэлэг рүү яг хөргөж өгсөн. Тэгээд төрөний машинтай явсан байгаа. Тэгээд тэр үед болохоор ер нь анзаараад хахад хэдий яг төрөний машин талдаа хурдан очиж байгаа юм л да. Гэхдээ ингээд хүний яг манай өвчтөн яг ингээд арай харьцангуй гайгүй тий арай нэг амин үзүүлэлтүүд нь арай нэг тогтвортой байсан тул та ингээд гайгүй байгаа хгүй юу. Тэрнээс ингээд хүн хэрвээ тээвэрлэж явсан болвол ер нь аюу хэцүү. Тэгээ би ингээд анх удаа төрөний машинаар ингээд хүн зөөрлөж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд зүгээр годамжинд нэг явж байгаа төрөний машинууд ингээд байдаг тий. Тэгэл ингээд түвжрээл амар түвжтэй хатчихвал ингээд нөгөө хөөхэй зайлвал ингээд нөгөө жолооч нь микер ингээд яриад нөгөө хоолоогоор яриад холдоод өгөөч замаа тавиараа ингээд тэгэрэй гэлтэй дээ штэ. Тэнгүүт ингээд яг нэг үе бодох юм бол манай монголчууд айгүй сайн зам тавьж өгдөг болсон, айгүй хүндэлдэг болсон. Тэгтээ бас тэр дунд нөгөө сайн дунд саар олон гихчээр яг ийм зөрүүд те ингээд ерөөс зам тавьж өгдөггүй ийм өөрийгөө л ботсон, амиа ботсон тийм хүмүүс амирх байдаг. Гэтэ тэр хүмүүсийг яг яагаад зам тавьж өгөөгүй, яг өөрөө ч гэсэндээ бас магадгүй ийм яарлаа ажилтаа явж исэн байж болно л доо. Тэгтээ ингээд төрөний машин штэ. Ингээд энгийн үед бол төрөний машин ингээд хамаагүй зүгээр л явдаг тий. Тэгж хаад ингээд дохиогоо дуурайцсан амар яарсан юм явж гинэ гэдэг чи юу нь бол дотор нь ямар хүн байгаа вэ гэдгийг хэлтэж байгаа штэ. Тэнгүүд тэрийг ингээд ухаарад за ядаж төрөний машиныг явуулчих. За бусад машиныг оруулахгүй маа гэхэд тий. Ядаж төрөний машиныг явуулчихдаг гэсэн сэтгэл бол зарим хүмүүст бол ер нь жоохон байдаггүй юм шиг санагдсан. Тэгээ тэн дээр жоохон урам хуурсан. Гэтэ яг харьцангуй гайгүй. Тим хүмүүс нь бол харьцангуй цөөхөн байсан. Тэгэл мерсэр хүмүүс жоохон тэгж зогсоол жоохон ингээд цаг хомсолж исэн гэх юм уу? Тийм. Гэтэ яг манай монголчууд бол ер нь нэг үе бодвол илүү юм нэг ойлгодог те юм сэтгэлтэй юм ухаантай болсон санагдсан. Бас ингээд айгүй ирж байгаа хүмүүс яалч юу ингээд өвдөж байгаа л да. Тий амар өвдөж байгаа. Ямар ч гэмтэл бэртэл авсан байсан ингээд амар өвдөж байгаа тэрийг мэдчихээн. Тэгээд одоо ингээд мултралын үед ингээд тэр чинь нэвтэйхэн барьж байгаа юм чинь ингээд мултралыг оруулна штэ. Уусаа тэгээд оруулахаас нааш надад өвдөлж байна амтахгүй. Тэгж яхад ингээд хүмүүс гэж ер нь ингээд голцож байгаа хүмүүс ингээд аюу хэцүү байдаг ингээд уйлаад ойрлоо тэ бит хилтэй натаа тэгээд орхичгоо гэл тий ерөөсөн ингээд баг эмчиг баг загнаа нь хоолгүй л байгаа хгүй тий зайлал өвсөж байгааг нь ойлгож чинь. Гэхдээ одоо тэгээд оруулж ийж л тэр чин зүгээр болохоос хойш тэгээд тэр мэрийг ер нь жоохон ойлгохгүй. Тэгээд инээдтэй юмнууд ер нь бол зөндөө болсон. Тий тэгээд ер нь аюу сонирхолтой жоохон хэцүү хүмүүс бас ирж л байлээ. Тэгээд явтээ тэгэл амьдрал юм да тий. Нийгэм нь тэгээд ямар тэр хүн хүсэндээ яг тийм болчиход байгаа ш. Тэгэл яа. Гимтлийн эмнэлэг дээр жижиг тоноод айгу юмыг айгу олон талаас харлаа. Хүмүүсийг бас ер нь нэлээд ажиглалаа. Манай монголчууд ер нь аль зүг рүү явж гин, ямар хуу болж гин, харилцаа, соёл, хандлага тий. Ер нь аль чиглэл рүү явж байна вэ гэдгийг ер нь жижиг тонох болгондоо, дадлагт гарах болгондоо нэлээд анзаардаг, хардаг байгаа. Тэгээд
яг нэг үе бодвол дайжгүй. Тэгтээ ер нь бол ийм хэцүү жоохон шүмжилмээр тэм зүйлс нэлээд их л байна. Ер нь бол тэгээд гэр бүлийн маргаан гэдэг чинь бас ямар ч амарын гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бас ямар их болцсон. Тэгээд мэдгүй. Тэгээд эмэгтэй хүмүүс нь дээрлэхүлхийн эмэгтэй хүмүүс нь эрэгтэйчүүдээ ч тэгээд дээрлэхэж хүчирхийлэх юм бүр ингээд ер нь энэ сэдв бол ер нь аюу хаард. Тэгээд нэг юм хүний өмнөөс яг гимтсэн бэртсэн юм шиг аашилдаг хүмүүс бас байна. Эмчийн буруугаас болоод эмнэлэгт ирчихсэн хүмүүс бас байна. Тэгээд ингээд аль болох тайлбарлаад өөртөө зөвөр ойлгуулах гад өөрхийн эрүүл мэндийг анхаарад хэлэхээр зөрөөд өөдөөс нь уурлаад бараг барьж авч зодтохнолгүй тийм хүмүүс бас байдаг юм байна. Тэгвэл яг хэний өмнөөс бас өвдсөн юм бэ? Ер нь бол өөрийнх нь буруугаас болоод өөрөө л хохирж байгаа штэ. Тэнгүүд ингээд тэрээ ерөөс ингээд ухамсарлаагүй зүгээр нэг эмч гэхлээр өөрт нь тусламж үзүүлэх гэж байгаа гэхлээр нэг юм өөрийнх нь доод түвшний юм шиг бүр юм дээрлэж харьцаж болох юм шиг ханддаг. Цагдаа нарт бол хизээш тэгж хандахгүй. Тэднээс яадаг. Тэгтээ эмч нарыг бол ингээд аль болох хэлийг барьчих гад олон юм хэлчихгээд дарамжилчих гоод байдаг талтай юм байна. Юм байна ч гэж ер нь бол анаахт орсон цагаас хойш мэдэрч байгаа л та. Тэгэд би эмч болоогүй ч гэсэндээ ингээд эмч нарыг харахаар ер нь бол ирээдүйд би яанаа л гэж амар их бодож ин дөө. Тэгээд ядаж өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг ядаж миний бичлэгийг үздэг хүмүүсийг бас эмч нарыг хүндэлдэг, ойлгодог, хайрладаг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд хин хизээ яаж өвтхийг бид нар мэдэхгүй. Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг шиг. Тийм болохоор аль болох өөрийгөө хайрлаарай. Бити өвдөөрэй. Тэгэд өвдсөн ч гэсэндээ өөрт чинь тус болох гэж байгаа, чамайг эмчлэх гэж байгаа эмч нарт бити тэгж хүүтэн хүндээ хандаарай. Чи өөрийгөө л гимтээсэн, бэртээсэн, өөрийгөө л хөтгсөн. Эсвэл чиний ямар нэг таньдаг ойр тойрны чинь хүмүүс чамайг гимтээсэн, эсвэл ямар нэг таних хүмүүс гимтээсэн, бэртээсэн, хэцүү болгосон Гэхдээ тэр хүн чинь эмч биш гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Тийм болохоор өөрийнхөө бас ингэж зовир шаналгаа яг юу байна, хаан чи яг яаж өвдөж чинь гэдгээ өөрсдөө амар сайн эмч нартаа сайн хэлдэг байх хэрэгтэй. Ер нь бол ингээд өвчний оншийг тодорхойлдог зүйл бол хамгийн түрүүнд асуумж гэж явдаг. Асуумжаар ер нь бол 80% оншийг урьдчилсан оншийг тавих боломжтой гэж үздэг. Тэгээд энэ дээр нэмэгдээд нэмэлтээр шинжилгээнүүд хийж байгаа. Тийм болохоор та хэд өөрсдөө бас нэг яг хаан ч өвдөж гин, яаж өвдөж гин, хэдэнс хэлсэн, яасан ингээ өөрийнхөө биеийг аягүй сайн анхаарад тэрийг эмч нартаа хэлэх юм бол илүү хурдан эрт онцлуулад тэгэд бүр эмчилгээ авах боломжтой. Тэгээд ихэнх өвчнийг эрт илрүүлж чадаагүй улмаас болоод айгүйх хүндрэлүүд үүсдэг. Тэгээд сүүлд нь ингээл үзүүлэхгүй, харуулахгүй, тэгээд эмчилгээ бичиж өгөө, тэрийг нь хийлэхгүй, дутуу эмчилүүлээд явсаар байгаад тэр нь эцэстээ одоо ямар нэгэн хорт авдарч юм уу тийм хүнд хэлбэр шилжсэн байдаг учраас ер нь бол эмнэлгийн тусламж айгүй оройтцсан байдаг байгаа. Тэгэхээр аль болох одоо ямар нэгэн жоохон шинж тэмдэг илэрх юм болоод битээ дур мэдэж гэртээ эмчилгээгээрээ аль болох эмчэд үзүүлээд яг мэрэгжлийн үнээс нь зөвлөгөө аваад яваасай гэж хүсэж байна. Тэгээ ялангуяа монголчууд антибиотикийн хэрэглээ бол бүр ингээд хитрхи задгай болсон байдаг. Тэгээд яг хоо саяхан одоо антибиотикийг жороор олгож эхэлсэн. Гэхдээ бас тэр дунд дэж жороор биш зүгээр ингээд өгöd байгаа аптекууд бас байдаг байхгүй юу? Тэгэхээр аль болох та нар өөрсдөө том толгой гаргаж ер нь аль хүүхдтэй тиймэрхүү ялангуяа антибиотикийг ер нь аль бити өгөөрэй. Тэгээ цаашлаад гарах хор уршиг маш их байдаг. Тийм учраас аль болох эмчийн заавраар яг эмчийнхээ өгсөн жорын дагуу хууль ёсоор нь эмнэлгийн сангаас авч хэрэглэх зүйтэй. Тэгээд тийм ээ эмнэлэг дээр чам хүмүүсийг одоо нэг ар гэрийн хүмүүс ингээд дагаж ирдэг штэ. Тэгэнгүүт ингээд за юу ч өвцөн хаан ч өвдөж чинь гингүүт ингээд ээж нь ч юм уу аав нь ч юм уу ингээд ахыг чинь ингээд шууд тэр хүнийхээ өмнөөс нь ингээд яриад байдаг. Тэнд нь өвдөж байгаа, энд нь өвдөж байгаа. Тэгсэн гэж яриад байдаг заяа. Та нар бити тэгж аарэ. Тэгээд ер нь бол чиний өвчнийг чамаас өөр хинж мэдэхгүй. Чиний хаана өвдөж байгаа чамаас өөр хинж мэдэхгүй. Чи өөрөө л тэрийг эмчтэй хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд гэрхнээ хажуунаас нь орж ирээл ингээд ам уралдаал бүр ингээд тэгж байгаа гэсэн, ингэж байгаа гэсэн ингээд хэлээд байдаг заяа. Тэгээд тэр нь ингээд ер нь бол манай салбарынхны жоохон бухимдлыг төрүүлдэг зүйлс нэг байгаа. Тийм болохоор аль болох өөрийнхөө өвчин зовөр хаан ч өвдөж гин, яаж ийж ийн
тэр бүгдийг өөрөө л хэлж байгаарай эмчтэй. Тэг ингээд та ингээд бити хэлээ яг өөрөөсөө сонсомоор байна гингүүт өөрөө нэг хэлгүй юм шиг ингээд гэр ихэн рүүгээ ингээд хараа та хэл гэж юм шиг ингээд хараа суучд юм бэлээ. Тэнгүүд тэр чинь аюу хэцээдэг хөхгүй. Тийм тэгэхээр ер нь бол өөрөө л хэлж байгаарэ заяа. Тэг гэрээхнэн ч гэсэндээ хэрвээ том хүн үзэж байгаа юм бол яг бүр ингээд нийлэх жоох хүүхэд байвал хэлж болно. Тэрнээс ингээд өөрөө бүх юм мэдэрдэг тий. Юм ярьдаг юм том болсон хүүхдийн өмнөөс ер нь бол заавал тэгж хэлээд авах шаардлага байхгүй. Тийм хэдий ингээд эмч хүн өөдөөсөө хар суугаад ингээд хүүхд чинь айгаж юм хэлэхгүй байсан ч гэсэндээ хамаагүй. Гэтэл тэр хүн чинь чамайг бариад идчихгүй штэ. Тийм болохоор заавал өөрөө хэлж байгаарай. За. За. Тэгээд ер нь миний хэлэх гэсэн зүйл болчлоо. Тэгээд ер нь бол нэлээд завгүй байсан учраас энэ удаагийн влог дээрээ яг юм эмнэлэг дээр бичлэг бол хийж чадаагүй. Тийм байна. Гэтэ та хэд хэлээ гэсэн бол санаагаа тэгээд тэр үед яг юу ойлгож харж авсан талаараа ер нь л яриад өчлөө. Тийм байна. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэн бүгдэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.